Good Soil хөгжмийн дэлгүүрээс өнөөдөр та бүхэнд solo гитарын амплифайеруудыг танилцуулж байна. За хамгийн түрүүнд танилцах амплифайер нь болохоор Roland брендийн Plexstar Stereo 40 буюу 5 инчийн double dynamicтэй. За энэ solo гитарын амплифайер байна. За энэ болохоор 40 ваттын чадалтай. За энэ дээр юугаараа энэ илүү давуу талтай юм байх юм бол өөр дээр 6 төрлийн эффекттэй байна. За эффектээсээ гадна болохоор өөр дээр энэ хөглөгчтэй. За хөглөгчнийхээ гаднаас за эффектээсээ гадна за энэ дээр болохоор gain буюу одоо энэ чадлын өсгөгчийг нэмж хасах. За volume чанга судлыг тохируулах. За equalizer-а бас тааруулахын тохиргоотой байна. За дээрэс нь болохоор delay reverb гэсэн энэ crunch гэдэг энэ сонголтуудаас идэвхжүүлэх боломжтой. За үүнийгээ бас одоо хэр давтамжтай тааруулах вэ гэдгийг ингээд цагуудыг энд бас давтамжийн тааруулж өгөөд за дуургаж байгаа эффектийнхаа бас энэ delay-ийг ингээд хэр давтамжтай дуурах уу гэдгийг бас сонгох энэ таптай. За тийм foot switchтэй гадаа гудамжинд тоглодог хүмүүсүүд basker хийдэг хүмүүсүүд бас нэмэлтээр foot switch залгаад тоглох боломжтой. Бас мөн энэхүү amplifier-ийн давуу тал нь болохоор USB интерфейстэй буюу USB кабель дагалдаж ирнэ. Компьютер, лаптоп руу холбоод дууралтыг нь та бүхэн бас өөрсдийнхөө програмаараа бас хуулах юм давуу талтай байна. За дууралтуудтай товчхон танилцаая. Хамгийн ихний дууралт бол clean warm буюу одоо юм зөөлөн юм цэвэрхэн дууралт байна. За дараах нь болохоор clean bright одоо цэвэр дууралт ямар нэгэн overdrive distortion байхгүй юм дууралт. За энэ болохоор арай илүү одоо тод дууралт гэсэн. Түрүүний warm нь бол арай илүү зөөлөн байсан бол энэ болохоор нааш нь илүү ингэж юм тод гарч ирж байгаа. За дараагийн хэсэг нь бол crunch. За энэ дээр ийм дууралтууд гарч ирж. За дараах нь болохоор дахиад хоёр дахь crunch байна. За энэ болохоор илүү юм overdrive-тэй юм шиг дуурч байна. За арай жоохон багасгаад бүгдээрээ сонсч үзье. За энэ дээр за аккордуудын за энэ дараах нь болохоор overdrive. Drive нэг дээр нь дуурч байна. За overdrive хоёрыг нь та бүхэн дуургаж үзүүлье. За гих мэтлэн тань дууралтуудаас сонгох боломжтой. Тэгээд энэ хөглөгчтэй байгаа. А дээрэс нь болохоор энэ дууралтуудыгаа та бүхэн бас өснөрөө одоо энэ цагуудыг нь бас тааруулаад тохирох боломжтой байна. За тэгээд нэмэлтээр мэдээж та бүхэн бас 3.5 мм-ийн jackтэй AUX холбож болно. Чихвчээр бас өөрсдийнхөө дууралтыг бусад хүмүүсүүдэд саад болохгүйгээр сонсох боломжтой. Тэгээд эхний amplifier маань болохоор Plexstar Stereo 40 энэ amplifier байна. За дараагийн загвар бол Marshall брендийн MG15 FX. За болохоор 15 ваттын чадалтай. За тэгэнгүүтээ энэ болохоор өөр дөр болохоор ерөнхий 3 төрлийн эффекттэй, 3 төрлийн эффектийга та бүхэн бас өөрийнхөө өгсөн дууралтуудыг бас гаргаж өөр дөр нь ингээд эдитлэх боломжтой, хөглөгчтэй. За эхнийх нь хамтдаа дууралт нь болохоор зүгээр энгийн өөрийнх нь clean дууралтай.
жоохон өтгөн тааруулсан байна. За хоёр дахь нь болохоор энэ дээр дуурж байгаа нэг дэх төрлийн overdrive. За эхнийх нь болохоор арай илүү юм шингэн distortion тал руугаа дуурдаг overdrive байгаа. За хоёр дахь нь болохоор илүү юм хоростой бас юм холилдсон гэмээр юм фленжертэй холбогдсон юм drive дуурдаг. За гэх мэтлэн та бүхэн энэ дээр байгаа дууралтуудаа бас өөрийнхөө хүснээр бас хольж солиод дуургах боломжтой. За чанар болон эдлэгээний хувьд бол шалгарсан брэнд Marshall брэндийн амплифайерууд байдаг. За дараагийн танилцуулах амплифайер болохоор Orange брэндийн Crash 20 RT загвар байгаа. Энэ нь болохоор 20 ваттын чадалтай. За тэгээд энэ ерөнхийдөө өөр дээрээ нэг төрлийн drive distortion дууралтай. Тэгээд clean гэсэн юм хоёр төрлийн сонголттой байгаа. За тэгээд энэ дээр хөглөгчтэй байна. За тэгэнгүүтээ энэ болохоор мэдээж AUX-аар 3.5 мм-ийн AUX кабелаар бас давхар I50 ч юм уу давхарлаж тоглох боломжтой байна. Дээрээс нь болохоор чихвчээ сонсоод бусад үнд саадалгүйгээс тоглох юм боломжтой байна. За энгийн clean дууралт нь болохоор clean-ээр дуургаад за энэ болохоор чадлын өсгөгч gain байна. Тэгээд clean дууралтаа чангалж багасгахын тохиргоо. За аль алин дээр нь болохоор reverb-ийн энэ цэвэр ирсэн байна. За тэгэхээр бүгд хамтдаа clean дууралтыг сонсъё. За тэгээд за clean дууралт нь болохоор энэ мэдээж 3 байн дээр шингэн дунд болон өтгөн гэсэн дууралтуудаар бас ялгаануудыг нь бас сонсох боломжтой байна. За коррекцлэн гэсэн үг. За одоо болохоор эффектийг нь бүгд хамтдаа идэвхжүүлээд үзье. Дондноос өдөр за энэ гайнинаас жоохон сольж хүмүүчлээ арай хитрхи шумтай байгаадах юм бол зөвхөн өөрийнх нь уулын баран чангалж өгөө гайнин багасгаад те. За иймэрхүү дууралттай байна. За тэгээд та бүхэн бас өөрсдийнхөө би товчхон өнөөдөр эффектүүд амплифайеруудаа танилцуулж байгаа учраас ийм дуурч байна гэж товчхон та бүхэнд мэдээлэл өргөж та бүхэн бас өөрсдөө ирээд нэг эффектэн дээр бас тэнийг амплифайер дээр бас цаг гаргаад өөрсдийнхөө бас хүссэн дууралтуудыг гаргаад сонголтуудыг их боломжтой байгаа. Дараагийн амплифайер нь болохоор Fender брэндийн Champion 50 гэж 50 ваттын чадалтай. За өөр дээр болохоор эффектний бас хэд хэдэн төрлийн сонголттой ийм амплифайер байна. За хамтдаа амптайгаа танилцъя. За хоёр төрлөөр triple шингэн болон bass өнгөний тохиргоотой байна. За эндээсээ болохоор clean дууралт болон compression, за crunch, overdrive байна. За тэгээд distortion, metal гэсэн сонголтуудаас бас энэ дээрээс нь авах боломжтой байна. За тэгээ үндсэн дууралтууд нөх юм бол яг энэ доотлолтоо та бүхний харагч байгаагаар
яг энэ FX select inches эффектүүдийг ингээд сонгож аваад дуургах боломжтой байна. За эхнийх нь болохоор clean дуурал. За дараагийнх нь болохоор reverbтэй байна. За шилжиж байгаа учраас за сонсогч байгаа. Ялгаа нь ингэж орж ирж байна. За энэ дээр болохоор за нэг overdrive дээр юм энийг нь тохируулаад бай. За энэ талд нь болохоор хорос. За flanger солигдлоо. За дараах нь болохоор delayтэй. За энэ нь болохоор сольж байгаа. За distortion дээр тааруулаад үзье. За энэ талд нь reverb. За энд бас effect amplifier-ууд дээр төдийлөн байдаггүй сонголохоор энэ дээр wah сонголттой юм. За wah педал гэж байдаг те. Педалны дууралтыг шууд энэ дээрээ wah-тай дуурч байгаа юм шиг. За энэ дуурал. За сүүлийнх нь болохоор энэ хоёр төрлийн. За энэ бас нэг flanger шиг юм дуурдаг байна. За дараагийн болохоор trem гэсэн юм сонголттой байна. За гэх мэтчлэн бас нэлийн олон төрлийн сонголттой бас өөрсдөө бас хүссэн дууралтуудаа гаргаад найруулад хийх боломжтой юм amplifier байна. За энэ дээр бас нэмэлтээр болохоор foot switch залгаад бас ашиглах боломжтой. За энэ болохоор энэ channel-д бас сонгож байна. За mute-лээд энэ дээрээс нь хоёр дахь замаа сонгож байна. Дээр за энэ болохоор ингээд хоёр замаар нэг зам дээр залгасан хэрнээ. За хоёр төрлийн за би энтлийн камерыг эргүүлээ та бүхэнд харуулъя. За нэг замыг ашиглаж байгаа боловч за хоёр төрлийн замаа сонгож байна гэсэн. За эхнийхтэй болохоор энэ дууралтыг гаргаж байгаа бол та бүхэн дууралтуудаа энэ дээр ингээд найруулаад гаргаж болно. За тэнгуут хоёр дахь замынхаа дууралтыг ингээд за дууныхаа бадган дээр нэгдүгээр замыг сонгоод та бүхэн арай илүү юм зөөлхөн смутлэгтэй за энэ аяыг тоглож байгаа бол хоёр дахь зам дээр нь дахилт руугаа оронгот та бүхэн ингээд солиод за та бүхэн дууралтуудыг ингээд өөрчлөө яв гэсэн. За гэх мэт ингээд нэг замаар залгаж байгаа боловч шууд ингээд хоёр дууралтыгаа шууд select хийгээд сонгоод дуургах ийм давуу талтай amplifier байна. За дараагийн танилцах amplifier нь болохоор Fender brand-ийн Champion 40 ваттын чөлөөтэй бас өөрийн гэсэн онцлогтой amplifier байна. За энэ ампны маань давуу нэг тал нь болохоор ялангуяа Fender Champion series дээр явж байгаа давуу тал нь болохоор за нэг гитарыг нэг зам дээр залгаж байгаа хэрнээ өөрөө болохоор volume 1 volume 2 буюу хоёр замыг та бүхэн selectlээд аль нэгийг нь сонгож авах боломжтой гэсэн. Жишээлбэл за нэгдүгээр замыг одоо selectlэх юм бол за нэгдүгээр замаа чангаллаа. За энэ дууралтуудыг нөлөөлөлтөг gain-ийг мэдээж чангас суулж болно. За нэгдүгээр зам дээр жишээлбэл энэ чэнэс ахуулаад за энэ black panel гэсэн дууралтыг voice дууралтыг сонгож авлаа. За энэ дээрээ эффектийнхаа левелүүдийг нэмж хасаж болж байна гэсэн. За тэнгуүтээ сонгоно. За reverb байна уу, chorus байна уу, flanger байна. За chorus дээр жишээлбэл тавьд үзэхэд
За эффектийнхаа левелийг нэмээд өгье. За энэ сонсогч байна те. За гэх мэтлэн та бүхэн фленжер дээр тавьж болно, delay дээр тавьж болно. За эндээс ахвалаа та бүхэн дугуурлуудыг харж байна. За эндээс ингээс солилоо. Энэ болохоор нэгдүгээр зам байгаа. Тэгтэл за энэ жижиг дэлгэцнээс та бүхэн харж байгаа. За одоо select хоёрдугаар замаа сонголоо. Энэ дээр нь дахиад хүснээрээ дахиад дугуйлтаа гаргах боломжтой гэсэн. За одоо жишээлбэл нэг юм British гэсэн үгэн. За энэ дээр болохоор одоо энэ volume 1 шүү, volume 2 нь идэвхжиж чинь чанга багааг нь тааруулаад за энэ дээр болохоор бас ямар дугуйлтууд гарах вэ гэдэг. За энэ болохоор volume 2 байгаа. Ингэнгүүт volume 1 select дарлаа. Volume 2. За ингээд замаа сонгоод бас ашиглах юм давуу талтай байна. За энийг тэгээ та бүхэн өөрийнхөө хоёр байн дээр шингэн болон хөтгөрийг нь тааруулаад за аль зам дээр нь болохоор эффектийнхаа одоо левелийг нь ихсэж багасгаад тохирох боломжтой. За мэдээж delay эффектийг жишээлбэл тааруулсан байгаа бол та бүхэн delay дээр дуурах байгаа бол delay-ийн эффектийг яаж дуурах юм бэ гэвэл жишээлбэл та хурдан дуу, удаан дуу, дууныхаа ритмээс хаваад энэ tape гээд даруул байгаа. Энэ дээр за дараад за ингэж дарах юм бол за сонсож байгаа хэ. За энэ дээр өглөө. За яг миний өгсөн хэмжээний дагуу энэ дээр хурдан өгөх юм бол за энийг өглөө. За яг энэ тейп цогсных чинь дагуу энэ дээр өгсөн хэмжээний чинь дагуу delay-ийнхэн дугуйлтууд нь давтамжууд нь үлдэнэ гэсэн. За удаан өгсөн бол ингээ удаан гэх мэтлэн дээр та бүхэн өөрийнхөө сонголтуудыг хийгээд идэвхжүүлээд ашиглах боломжтой. Fender брендийн Champion 40 amplifier байна. За дараагийн маань загвар болохоор Joy брендийн DC15S гэж загвар байна. За энэ нь болохоор бас маш олон төрлийн үйлдэлтэй. Бас юм Joy брендийн бас гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгээд та бүхэнд бас би ямар одоо ижидтэй болохыг нь танилцуулъя. За энэ дээрээс харах юм бол эхлээж мэдээж за gain байна. За volume-аар нь чанга суулын тааруулах нь байна. За бас нэмэлтээр болохоор гитарын энэ дээр байдаг энэ tone knob шиг юм тооны тохиргоотой байна. За тэнгүүтээ за энэ эффектүүдээ энэ дээр болохоор ерөнхий төрлийн эффектүүд нь за энэ дээр жишээлбэл харах юм бол бүгдээр харах юм бол 1 acoustic 2 за clean 3 clean 4 overdrive 5 blues 6 crunch 7 за lead soul 8-т нь болохоор rhythm soul за ингээд metal гээд нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 9 төрлийн эффекттэй байна. За тэнгуүтээ мэдээж энэ болохоор энэ preset буюу одоо юу selectlээд ингээд бас дугуйлтуудыг сонгох боломжтой. За нэг давуу тал нь болохоор бусад amplifier-уудаас давуу тал нь болохоор энэ болохоор Bluetooth-тэй дээрээс нь нэмээд хэд хэдэн бусад amplifier-уудаас давуу талтай байгаа. Нэгт нь болохоор Bluetooth-тэй гэдгээрээ давуу талтай. Бусад device төхөөрөмжүүдтэй холбогдоод та бүхэн amplifier-лгаа өөр дугуйлтыг оруулаад давхар хэрэглэх боломжтой гэсэн. Хоёрт нь болохоор цэнэгээ барьдаг. Нэгсэндээ батарейтай гэсэн. Цэнэгээрээ 8 цаг ажиллан тасралтгүй 8 цаг ажиллах боломжтой. Тэгээд дээрэс нь болохоор looper буюу за foot switch дээрдэг. Гадаа тоглодог хүмүүсүүд тийм үү хүмүүсийн одоо богино хэмжээний перформанс үзүүлдэг хүмүүсүүд 30 секундын лупер одоо нэгсэндээ нэг аккорд бариад тийм үү аккорд бариад тогсон бол дараа нь энэ дээрээ таталтуудыг ч гэдэм сол аюудаа тоглодог ч юм уу те иймэрхүү аюуд ингээд нэгэн дээр нь ритм тоглоод нэгэн дээр нь сол аю тоглоод ингээд давхарлаж луптэй тоглох боломжтой юм давуу талтай байна. За тэнгүүт эхнийх нь акустик. Яг акустик гитар залгацсан юм шиг дуурна гэсэн үг.
За хоёрт нь болохоор нэгдүгээр төрлийн clean solo дугуйлт байна. За хоёрт нь дахиад clean. За гуравт нь болохоор overdrive орж ирж байна. Дөрөвт нь за дараагийн болохоор blues. За дараах нь болохоор crunch гэсэн сонголтууд байна. За та бүхэн дугуйлтуудын ялгаануудыг бас сонсож байгаа. За дараах нь болохоор lead sol гитар. За дараах нь болохоор rhythm sol. За түрүүнийх шиг юм ритм аккордуудыг бариад за дараах нь болохоор тохиромжлохоор метал байна. За мэдээж энэ дугуйлтуудыг болохоор энэ дээр delay дээр өгөх, за reverb дээр өгөх гэсэн хоёр төрлийн ерөнхий space одоо тохиргоонууд нөхөн. За эффект болгон дээр chorus flanger, за pacer, tremolo гэсэн дөрвөн төрлийн сонголтуудаас авах боломжтой байна. За мэдээж ингээд loop-үрдээд бас аюутыгаа давхарлаж тоглох боломжтой. За ийм Joyo брендийн DC15S гэж amplifier байна. За дараагийн амп маань болохоор Joyo брендийн DC15. Нөгөөх нь болохоор DC15S loop station-тэй загвар бол цэнгэлдэг загвар бол за зүгээр энгийн DC15 нь болохоор plug залгаад ашигладаг ийм суурин зориулттай amplifier байна. За энэ бас мэдээж өөр ингэсэн бас онцлогтой. За тэгвэл онцлогуд нь юу юм бэ гэх юм бол за энэ дээрээс нь харах юм бол харагч байна. За энгийн хоёр төрлийн clean дугуйлттай байна. За тэгээд хэд хэдэн төрлийн эффекттэй жишээлбэл blues, crunch, lead, metal, rhythm гэсэн сонголтуудтай байна. За тэгээд тооны солих нь байна. Gain-ийн чангалж өсгөх. За ерөнхий ингээд volume гэсэн тохиргоонуудтай байна. За эндээс нь харах юм бол chorus болон flanger, pacer, за tremolo гэдэг дөрвөн төрлийн бас сонголттой. Delay, reverb гэдэг одоо энэ дүүргэлт болон давтамжийн хоёр төрлийн цуурайг нь сонгох боломжтой. За энэ нэг давуу тал нь хэм бол за ритм буюу бөмбөрийн хэмнэл явна гэсэн. Олон төрлийн бөмбөрийн хэмнэлийг явна. Бөмбөрийнхөө хэмнэлийг чангалж суллах тохиргоотой байна. За дээрэс нь болохоор бөмбөрийнхөө хэмнэлүүдийг солино, темпнүүдийг нь хуралж удаашруулах юм тохиргоонуудтай байна. За гэх мэтлэн ингээд анх сурж байгаа хүмүүсүүдэд бас хэмнэл хэмжээгөө метроном өгөөд давхар бас тоглоход бас илүү юм тохиромжтой байна. За тэгээд ингээд дугуйлтуудын ялгааг нь сонсъё. За crunch-ны тохиргоо байна. За lead.
ритм. За аккордууд бариад ритм цохно гэсэн. За металл гэсэн хэд хэдэн төрлийн сонголтоотой байна. За тэгээ та бүхэн ритмүүдийг нь чангалж суллах болон темпнүүдийг нь хурдлуулах, багасгах гэх мэтлэн хэд хэдэн төрлийн сонголтуудтай. За тэгээд давхар AUX-аар кабелараас холбоод дуу тавьж болно. За чихв залгаад босд хүмүүсэд саадуулахгүйгээр зөвхөн өөрийнхөө хоолойг бас өөрийнхөө энэ дууралтыг бас сонсох юм даваа талуудтай Joy брэндийн DC15 гитарын амплифайер байна.